өглөөний мэнд манайхаа сайн байцгаана уу. За би одоо их сургуулиас доошоо ороод IT паркийн хажууд явж байна. Тэгээд өнөө өглөө айгуу гоё. Ер нь замаар нэг хүн байхгүй өглөө байсан болохоор шууд бичлэг эхлүүлэе гэж шийдлээ. Тэгээд өнөөдөр арай бүтлгүүтэл багтай гоё өдөр өнгөрөөсэй гэж хүсэж байна. Өчигдөр үнэхээр сонин өдөр өнгөрсөн шүү. Тэгээ би өчигдөр нэг гоё үг сурсан. Ойрт ингээд гинт халуун болоод гинт хүүтэн болоод тахаар ингээд тэрийг цаг агаар триллертэй ингэж ярьд юм лээ. Тэгээ би өчигдөр ажлынхаа хичээс сурсан. Ойрт айгу триллер маягийн өдрүүд өнгөрч ин доо. Ойртоо ер нь энэ 3 сар маш их зарлагтай өнгөрсөн. Одоо чинь 4 сар гарч байгаа шүү дээ. Тэгэхэд юу байсан бэ гэхээр би банкны ирэхээр Playtime-ын тасалбар авсан. Тэгээд цалингаараа Converse авсан. Энийг хэсэг жоохон санхүүгийн хэцүү нөхцөл байдалд байлаа. Тэгээд өөр чинь ялаа байд. За ерөөс нэг тиймэрхүү орлого зорилготой. Аюу тийм энэ кризис 3 сар өнгөрсөн. Тэгээд одоо болохоор Instagram дээр гоё стори эднэр хийх юугүй завгүй гэх юм уу, эсвэл зүгээр тийм хүсэл байхгүй гэж гэх юм уу. Яг л нэг л хэвийн өдрүүд үргэлжлээд байгаа. Хичээлд яваал, даалгавраа хийгээл, за эсвэл хичээлдээ яваал, ажилдаа яваал. Нэг тиймэрхүү. Улаанбаатар зочид бодлын хажуугаар явж байна. Өнөө өглөөний онцлог гэх юм бол уул руу харсан чинь жоохон манан татцсан байсан. Тэгээд айгу чихтэй одоо хүртэл чихтэй байна. Тэгээд яг ингээ уул руу хараагүй байсан бол мэдгүй л байсан баг л та, зүгээр хөдөө өдөр байна гэж өнгөрөх байсан баг. Тэгээ яг манан татцсан юм шиг ингээд чих цогтөг гэдэг лөө. Яг тийм өглөөгээ бодсон чи яг тийм хөдөө эсвэл цуслан дээр ямар байдаг вэ гэдэг амар сансан. За би өнөөдөр влогоо эхлүүлсэн байгаа шүү. За бид нэр сая хичээлээ тарчлаа. Дөнгөж 8:58 болж байна. 9 болж байна. Хаалны газар ч нэгдэггүй байна. Жаахан ядарчихлаа. Тэр ард манай локер харагдаж байна. Энд бол манай пэйж болон тогоо барих хэсэг. Энд дээдэлд бол агуулгын хэсэг. Би энэ харц самсан дадвартай. Hi guys. За би байна шүү дээ. Бүтэн 8 цаг ажилласны эцэст ажлаас гарч ирлээ. Тэгээ одоо талбай дээр явж байна. Гадуур нэлээд их төвжрэлтэй байна. Тэгээд өглөөнийхийг бодвол гадаа бүрхсэн байна. Тэгээд би нэг бодсон чинь яг би нэг эрэгтэй хүчиг харагдаад байгаа юм болов уу гэж өөрийгөө дүгнэлээ. Ядчихт эмийнхээ номыг цүнхэндийгээ аваад явсан чи ямар хүнд юм аа. Тэр ард дөр хүчгийн эрдмийн чанар. Харин одоо би шидтэй найз руу явах хэрэгтэй. Тэхийн тул талбайг одоо хөндлөн зөсчих гараад. Тэгээд тэрүүгээрээ Готлын 22 дугаар Готлын 22-ын гудамжаар алхаад тэгж алхахад ерөөхдөө болох гэж үзэж байна.
Миний бас нэг 20 цаг 16-аас 20 цаг л байдаг. Миний ажил чинь өөр. Тэгээд би зөвхөн артлаг дэлгүүрийг шидтэй найзтайгаа зөв хаагаад одоо гэртээ харж байна. Тэнгисийн автобусны буудлаас автобус хайсан боловч автобуснууд маань ирсэн ч би багтгааргүй их хүнтэй байх байсан байх гэдгийг бодоод тэгээ гандангийн замаар алхачлоо. Ер нь бол өнөөдрийн бичлэг ингээд дуусахгүй байна. Гэртээ яриад хичээл хийж байгаа бичлэгээ бас бичих хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед надаа энэ тэнгисийн энэ хажуугийн замаар Гисэр сумын хажуудлын замаар алхах ихтэй ажгүй санагддаг болсон. Гандангийн замаар явахаас яриад ир. Тэгэл явж байна да. Гэртээ яриад уулзцгаа.